Хойно ноос аваад байжсэн чинь надуур манай виялах баяр нэмхэх залгаад. Одоо энэ хүүхдийн барилдаан болдож яхан чи наадын бэлтгэлд гар гэж дуудаад. Гэттэй байсан юм. Тэр чи 16 таа байсан юм. За. Тэгсэн чинь тэгээд нэг машин сууж аваад улаангом явлаа. Би энэ орхон баяр арсланг бол ер нь өстэй яг хөдөлмөрөөр гарч ирсэн гэж боддیں۔ Бид нар чинь орхон баяр арслан чинь надаас нэг доошоо л да. Доошоо нэг үе доошоо. Тэгтээ нэг үеийн хинл гэж яг нэг хинл гэсэн үг л да баг. Залууч дуулсан урам аврууд харандаа барилдаал явж байсан. Тэгэл би орхон баяр 6-д ороод би 7-д ороод ингэж явжсэн. Тэгэл тэр үеэс ирэн бол өдрөөр сайжрал. Хаанхын өргөн болсон гэсэн мэлээ. Би Көвсглийн өргөн болсон шүү. Манай нар энэ удаа аймгийн хурц арслан өсөх хоёртаа хөөсдөгч харгалцсан байна вэ. За хаварцсан сайхан болж гинэ үү? Сайхан танаа хаварцсан сайхан болж гинэ. Сайхан болж гинэ. Ажил өндөр байна. Ажил сайн байна. За өнөөдөр барилдаантай байв. Өнөөдөр барилдаантай байлаа. Өнөөдөр зэргийн баяр зориулсан барилдаан болоод. Барилдаад барилчаад ирлээ. Өнөөдөр барилдааны гавьсангүй. Ойр дайндан их барилдаантай байх л байна. Ойр их барилдаантай байна. Ер нь барилдааны их болж байна. Тий. Сумын юу инженерэмжид барилдаанууд ер нь одоо энэ залдаан гэмийн барилдаанд их болдог боллоо эсвэл үед. Өргөнө барилдаан ер нь барилдаанууд ер нь тогтмол болж идэв шүү. Тогтмол болж байна. Тэгээд залуучууд бид нэр ч гэсэн одоо их боломж гарч ирж байна л. Улаарад бэлтгэлэн хийгээд зүтгээд ээж ер нь сайхан амьдраад болоод ахаар байгаа юм. Тий. Тий одоо боломж нь их болов шаяндан. Улаанчгам чаддаг л чаддаг. Улаанчгам чаддаг. Ер нь ямар ч юм дээр улаарчиж юм болдсон. Тий. Тэгэхгүй болохоор одоо ер нь одоо залуучууд хүүхдэд ер нь улаарад ер нь ямар ч бүх юмний ялтаа болж л одоо боломж өндөр. Тий. За нутгаа нэрэл би энэ Увс аймгийн тест сумд төрсөн. 10 жилээ төгслөө тест сумд амьдарч хагаад 10 жилээ төгсөөд 2015 онд хотод орж ирээд одоо 10 гаруй жил хотод амьдарч гэлээ. Энэ бичгнээсээ барилдсан. Тий одоо жоохон хүүхдээ ахын л намайг одоо манайхан ч энэ тэр чигтээ барилддаг хүмүүс. Тэг хүүхдээ ахын л одоо бөх болно чи бөх гээл хөөрүүлэл. Тэгэл ер нь миний далдах humсарч баг би бөх гэдэг ойлголтыг ухаанд орхоос л авч гисэн байж. Тэгэл жижиг сажиг барилдаан ууна баяр болоод очоод амд гараал хүүхдийн барилдаан болон дэрэнд барилдаал. Тэгсээр гал хүүхд насаа тэгэл барилдаан олгосохгүй барилдаал тэгэл. Тий. Жохон байхтай аяндан барилдаанууд бүтэн төрүүлдэг байсан биш үү? Тийм урам авчаасан барилдаан санаанаас гардггүй барилдаанууд ярим байна. Багын. Барилдаан би нэг дурсамжтай. 100 хойно ноос аваад байжсэн чинь надуур манай виялах баяр нэмхэх залгаад. Одоо энэ хүүхдийн барилдаан болдож яхан чи наадын бэлтгэлд гар гэж дуудаад. Гэттэй байсан юм. Тэр чи 16 таа байсан юм. За. Тэгсэн чинь тэгээд нэг машин сууж аваад улаангом явлаа. Очсон чинь манай баярах найр хийжсэн. Гэрийн бүрлэг хийжсэн. Гэр үржсэн. Тэгээд найран дээр очиод баахан 9 жилийн чигэр бикэр янз янз юм идээд. Тэг чи наадын бэлтгэлд гардаг гэсэн чинь гэсэн дотор юм өвдөд. Ном доош дэшэнгүүл гээд гэсэн дотор юм өвдөд. Хоолны орлон орж тэгсэн чинь. Тэгээд чамурн бэлтгэл гарах байхад эмнэлэгт хэвтэх боллоо. Тэгээд эмнэлэгт хэвтээд 7-8 хоногийн эмнэлэгт хэвтээд. Наадамч боллоо. 2 хоногийн эмнэлэгээс гараад. Тэгсэн чинь эмчнэр намайг чи одоо барилт барьж болохгүй. Гам барьдаг гэдэг. Би одоо барилчмаар санагдаад боллогох юм шин тест чадаад. Тэгээд барилдлаа. Тэрэн барилдсан чинь
Тэгээ барилж байгаа төрүүлчихлээ тэрэнд. Одоо аймгийн наадмын хөгтийн барилдын төрүүлчих. Тэгээд тэрэнд төрүүлээд би бас их хурм авч ирэн болох юм байв гэж бодчихсон тий. За багадан ямар хүн байв? Багадан тэгэл аянданы ээж аваатай хичээлдэн гарал хичээлдэн суучгал ах сүт найрын зунаа амралтаар нь хөдөл хойн сөргөл ээж авдан туслал тэгэл 180-дан морь униш бас хурдан моринал нэг 2-3 жил хурдан моринал манайхны эсэргэх нэг эсвэртэн болдог гэсэн биш. Тийм шин. Хаваарны хүмүүс цуглцгаагаал бүгд нэг агуу морин барьж авцгаагаал. Тэгэл мориндаг ихэндээ нэлээд морин жагаас үүдэн жоохон том болол ирсэн чинь аяндаа жоохон занта манта юмнууд эсрэг нуулаад. Тэгэл тиймэрхүү баягаар зунд аяндаа өвөлзөнгөө хойс өргөжсэн мал. Хойс өрг ямрыг явах өвөлзөнгөө хойс өргөдөж. Манай чинь зүү тордоо ярхан өвөлждэг. Тэгэл өвөл аяндаа хатуу чангалдаг. Хойшоо торнуур дөхөлөл хонин сэргэл торно цаанам арих өвстэй. Аянд манай талд нь өвс байх. Тэгээд бас нэг хонь маань цаашаа тороор гаргаж агаад жоохон идэлчих санаатай. Тэгэл мал захаас нь гаргаал ямаа гаргаал жоохон идэлжэт зэмбэс дээр нисдэг дээр мэрэгэн дуграал ойлол хил эргэсэн нисдэг дээр гэж явдсан шүү байж байгаа л. Тэгэнгუут нь л нөгөөх нь бархрал хан ямагаан хөөж гаргаж аваад торноос нь олдуулал тэгэл өвлөөл тэгэл хан сэрэгдэж. Зөндөлжин нам тэр нарны хөөд цусдаг байна. Нарны усанд зунжин ороод көкөдөр болтлон усанд ороод зун мөндөлжин баг пүүз мүзэмсдэг көлөсгөн. Тэгэл усанд ороод дахин көл бас изэрчдэж шин гээд. Тийм изрээд яадаг цус усан шөөрчсөн л явж яадаг. Бас хор хатаалждээ ш. Нарны усан тэгээд нэг наадмаас хоошоо иргээд ирэхээр намаршаад ирэхээр хорхогтой болж идэж ш. Тэргээ мэдтэх аяндаа л дуртай болно усан доч гэвч жагаал орой ирдэг. Орой унтахад ирэхээр л нам энтэнд бондруулаа юм болол нам улааны нурган нам улаан тэр зөөл тэгжээд ш. Улаан тэр зөөл гэдэг маажаал хатгаад өгч гээл нэг хатгуулаад тэгсэн хумсаар нь хатгуулаад тэгдгэлээс шаарна. Тиймэрхүү байдалтай зунд өнгөрдөг. Өвөл олж имглээ аяндаа өчтэй хойнд авиш. Өвөл өчтэй бамбар цагаантай өчөмсж авал нүдний өрөө аяндаа битүү боож авал нүд хэсгээ гаргаал. Тэгээд хойнд авиш. Хойнд явал хойнд нэг дэртний өвөл гүйтэн биш үү? Одоо 30 гаруйтай байгаад манай өвөл өдрийн загварж юм. Тэгэл хоньнаажууд байх амрын биш шүү. Тэг амр биш тэнд даарна. Тэгэл тэр ойролцоо хон сөрөж явах хүмүүстэйгээ бас нэг нүр нь очиж. Тэгж хоорондоо барилж марилдаал. Тэгж өдрөө өнгөрөд дулаастдаг барилдаг гэсэн шин. Даарад. Тэгж өдрөө өнгөрөөдөг. Одоо бодоод байхлаа их суур олж яажгүй. Барилдаад байна гэдэг чинь. Тэг хүүхдээ хасна дээр тэр хүмүүстэй барилдаад байна гэсэн нь одоо барил юунд их хэрэг болж байна л. Тэг одоо энэ хот газар өссөн хүүхдүүдийг одоо нэг том болсныхнаар барилдуулдаг. Тэгэхээр цаанал нэг эв хавга байцгаана л нэг хүүхдэд. Тэгэхээр бид нэр тэр хүүхдтэйх хоньнаажууд барилж ирсэн юмд нь одоо их хэрэг болж байна л. Тий. Аяндаа тэр чинь өвөл күүтэнд байна гэдэг чинь урт шүү. Урт өглөө гараад хонин хаагаан дагаал гардаг. Орой дагаал орж ирдэг. Дундуур нь хаач гэж башгүй. Хайна барьна гэж байхгүй. Аяндаа чон ихтэй.
манайх чи бит буран дотор болохоор Тарад алгуулж юм яана. тарад алгаддаг. Чонна хоололдог аяндан. Нийлнэ аянда. Хоорондоо нийлнэ. Ойрхон айлууд ойрхон. Хоорондоо нийлнэ. Асуудал их шүү. Шинэ болохлаа их гоё шүү бас. Багд. Тий. Шинэ болохоор өстэй гоё. Шинэ болох сургаар л хичээлэн нэг хэдэн хичээлийг таслал явдаг ш. Тэгэхээр нэг хөгтөнд шинэ болох дөхүүлэл нам сургаар нь жид алган тийм байд шүү. 90 нам уламжлал болсон шахуу нам. Тэгэл төвийн гэдэг нэг хөгтөнд бид нар шинэ за сайнд нэг додоо нэг юм явдаг ш. Хүүхдэх дээр цагаан сарын өмнө дээр цагаан сардан бэлднэ барнагдт нэг дурсамжтай гоё юм болдог ажил одоо тэр дурсамжуунууд их мартагдаад цагаан сараас нэг хөг болоод ах хэвээр санагдаад байна. Бас хол айхлаа гэж санагдаж байгаа л. Хот газар байгаад хахад гэж юм уу? Ном морьтой хүмүүс хийснэ гэж аяндан гоё шүү. Оо морьтой хүмүүс арай хийсэн шин юм. 90 20-30-аар нь 10-аар нь бөөнөр нарыг хийдэг гэсэн шүү. Бүтэн хийсчихсэн мал. Кислэг авах өстой жинхэнэ божигнжсэн шүү. Дариш одоо захаасан дариш шүү. Тэр шиний нэг нь хоёр ингээд хоёр өдрөж юм нэлен бол нэг 50-60 айлаар л орчигддаг. Одоо нэг шиний хоёр өдөр нэг 5-6 айлаар орчих юм тийм байх юм шиг. Энд бол ч төгсөр таарчих юм шиг. Тий, даарчигдаг юм. Айлаар ороод нэг тийм за дээш мэш суухгүй шүү доогорхон тэгээд шуурхаа болдгоо л. Тий, зогсоогаараа шахуу цаагуугаал баншаа энд нэг бүрд гэрээд банш гаргаж баншнаас амсаал тэгээ бэлгэн авцгаагаал гардаг. Тий. Оройхон болоод ирэхлаа эндан өөр дүүрээд ирнэ. Оройхон бол ирэхээр өөр дүүрээ эндан тэртэн ямар дүрээвч янз юм байх бүгдийн өөрлөгөө өөр нүргийг авчигдаг. Тэгээд нэг хөзөр möзөр янз юм их өгдөг байсан шүү тэр үед. Тэгээд орой ирэл бүсэн тайлал бэлгэн шар гэлгээл асхаар нам аргой мэдрэгдэг гэсэн ш. Өөртөө магтахгүй юмнуудыг олж инглээ. Бүсэндээ бас ингээд давхар ороод чигдэж ш. Тий. Ингэж ягаад бүсэндээ нэг жоохол жаад давхар ороод бүсэлж тий. Тэгдэгсэн ш. Тэгэл айлар их явж яжаа тэр чинь. Аяндан 100 болохлаа ишгэ хийдгээс нэг санжаад боллоо. Исгэ хийжсэн. Аяндан тэгэл эхлээд ноосон цогч авал ноос цогно гэж савган барайл сэртэй юм болдог гэсэн тэр дуу шуун ч гэсэн ноос цогоор арай сэртэй. Тэр олон хүм чинь таар сууж агаад гараа нийлж тэр ноос цогтөг. Аяндан хідэн түнтү ноос байна. Хідэн түнтү ноос байна тий. Тэгээ тэргээр нисгэ хийн аяндан ойрын хүмүүс бүгд цуглцгаагаал гөгшин хүмүүс настай хүмүүс ирээд заавар зөвлөгөөг өгнө аяндан. Тэгэл морорч ирээл исгэ хийцгээд байсан биш. Аяндан дархнаа наадамд аймгийн арслан болж исэн биш. Тэр наадмыг хойлоо ярьж имгэлээ. Тэр жил би чинь сумын заан болоод бас 4-5 жил явчихсан. Арстан аймгийн зол авдгаад нааш цааш зэнд яваад бас ундаад ирнэ. Тэгээ тэр жил өвсөр явдаг жагаад гинт орхон явмар санагдаад. Дүүгэн суулгаж аваад хоёлаа дарханд гараад явчихлаа. Очоод. Тэгсэн очоод эхний өдөр 1-2 даваа яваад барилжгаад байж атал энэ мигийнх таарад. Тэгээ мигийнх намайг 3 дээр жамаг гар дэмжнэ өчи цаашаа төрүүлээ шүү гээд намайг. Тэгээ ямар гэх 3 дээр мигийнхаа дэмжиж жаа цаашаа өөрөө мэрэллээ. 5 дээр тунлаа, 6 дээр тунлаа. Тэгээд энэ дархан сэлэнгийн шишин манай өвсөх нарийн л тийм шээ. Даваа ихэд эрт тусан манай өвсөхийн нам тэр талбад баг ихэнх байх юм. Сумдаа байх юм. Тий, сумдаа байх юм гэдэг мэдрэмж төрнө тэр нэг тийм
гоё мэдрэмтэрнэл тэр хүмүүст нараар хажуунаас ирээл ингээл зөвлж мөвлөл нутгийн аялгараа энэ ярьцгаагаал тэгэхээр нэг тийм цаанаа нэг дотн санагдал явж байна. Тэгж. Тий. Тэгээд тэр өдөр төрөнд бас аймагта 2 3 дахь өдөр төрнөлж гисэн Бадрд гээд ахтай өдөр төрнөлтөд сумын занаас шууд арслан болж исэн. Тэр жил их гоё наад зөө. Манай үеэл ориглолдохоос улсын начин болоод. Тий. Баяртай үйл явдлууд тохиолдсон зэрэг. Тий, зэрэг ихтэй баяртай үйл явдлууд их болж ирсэн биш. Танахна эндан Бөкийн удамтай хүмүүс. Манайхан аяны Бөкийн удамтай улсын золтой 3 хүн байна. Аймгийн арслан, аймгийн золтой зөндөө олон хүмүүс. Ер нь эрэгтэйчүүд нь 91 гэн байрладаг л. Одоо сүүлийн жоохон багсаад байгаа болохоос манай аав маавын үеийн хүмүүс болж юм 91 гэн байрлацгаадаг тийм хүмүүс байсан шүүд. Тий. Аяндан улаан гутал цэрэнд орж гуталтайх байна. Батлаа харцх байна, Батбаатарх. Тий. Оргил бол начин байна. Манай удмаас улсын золтой хөгчүүд нь. Танаа автмаас Бөкөн байсан биш үү? Манай Бөк байсан. Манай аав би ч одоо жоохон ухаан ороод ирж хад аав маа барилж байсан аянд. Дагаал явдсан шүү. Овооны наадам наадам болохоор дагаал явдаг. Яла барилдаг би өөрөө нэг хүүхдийн барилдан болж барилдахгүй юм амд гараал тэгэл. Манай овооны наадам чинь амд гараад унсан ч мөнгө өгдөө ш. Тийм шээ. Тий. Тэгэл овооны наадам их болдог байсан шүү. Одоо ч гэсэн болж идэг л. Овооны наадам их болдог байсан. Одоо ч гэсэн болж идэг. Тий, овооны наадам чинь ер нь зундал манайхан чинь их овоолд шүү. Үер нэг онгон жил овоолдог. Тий. Би ер нь барилж болох юм байв гэдэг тэр юмыг ер нь багаасаа тэгж мэдэрч одоо аяндан тэсэх нь бүгд л барилддаг гисгаадаг. Танаахан бол чинь бүр илүүц. Тий. Тий. Би мэдэрч чадж байгаа юм шүү тий. Ер нь жоохнасаа л аяндан ухаанд орохын л Бөк болдог гэсэн юу да ойр орчмын хүмүүс бүгд л барилдана. Бөк болно л гэсэн ойлголтыг их жоохноос багаас нь авчиж байгаа юм шиг. Тэгэл хурц болохтой эндан бас их гоё нутгийн ойдэр гэдэг чинь бас их түүхний малж ах юм. Гоё малж ах юм. Тий. 100 жил гэдэг чинь. Бас нутгийн 100 жил болсон. Тэгээд би чинь тэрэнд бас ачаал хөдлөксөө бас одоо ингээд дээр даваанд гараад ирсэн чинь ер нь манай аймгийн залуучууд бас унаад дуусчихэд би баг ганцаараа шахав үлдээ 5-ын даваанд гараад ирсэн чинь. Тэгээ би тэр бас их юм бодоод одоо ингээд Бөкийн үлгийн нутаг манай аймагч ер нь түүхэндээ Сүхбат аварга нэг очиж дөрүүлжсэн байдаг. Нэг Баян үлгийн нэг аймгийн арслан билээ хүн дөрүүлжсэн байдаг. Тэгж ер нь гавн татн өөр аймаг хүмүүс дөрүүлж байгаагаа бас нутгийн 100 жил болж байна. Одоо ер нь нутгийн тэр барилдан аваад илж хавсан гэсэн их бодолтой. Хичээж арилцсан. Юуна бөгчүүдийн хойнгаа хэрдэг гайлгцгаадаг. Аяндан шогтой юмнууд их болдолгаа. Бөгчүүдийн дунд юу бөгчүүдийн шогтой юм болно шас. Хүмүүс их сонсох дуртай байд юм бол тэлээ. Оо их юм шогтой бөгчүүдийн дунд их шогтой юмнууд их болд юм гинэл сонсчим гцгаагаад сонсох дуртай кэвэртэй. Тийм одоо шогтой юм чи юу байдаг лээ. Эсгчмгэлээ күмнэ ойнгаа гэдэг юм байхгүй. Өөртөө тийм барилж явах үеийн тийм мартагдгүй хөвгөлтэй юм болж исэн мэлжмгэлээ ярьж болно ш. Ярьж болохаар юм байж юм те. Хүмүүсээс сонирхох тийм байл л. Би нэг 16 таахтаа хот дээрээд. За. Нэг улсын оруулаад гээд манай баярах дуудаад.
Тэгээд хот ирчгээд алдартан дээр бэлтгэл хийдэг байсан. Тэгсэн чинь би сансраас микроц уугаад. Тэгээд тэр үуч бас нөгөө карманы хулгайч ихтэйгээд над мөнгө ядгүй шүү нүгэдэн чи карман мөнгө төр битээ авч уу гэд. Яг нэг Алдчих магадгүй. алдчих магадгүй нэг унааныхаа мөнгөийг л өгдөг. Тэгсэн чинь нэг микроц уулаа нэг сансраас хорооллоор микроц уусан чинь 500 төгрөгөөс өө. Тэгсэн тэр оронд унчиж. Нэг харсан чинь хэр таних газар явж байна. Тэгсэн бүр 21 орчиж зөрөөд. Тэгээ би тэр хүмүүст намайг буулгахгүй байсан байт анар би зөрөө өвцсөн байж тэгсэн. Тэр микрофон хүмүүс намайг яаж мэд хороол дээр буудаг юм. Тэгээ одоо би яах юм бэ эндээс чинь гэдгсэн чинь чи зам гараад цаадлаасан суугаа гэхээр би над мөнгө олго гэдэг. Мөнгө байхгүй шүү гэдгсэн чинь тэр хүмүүс шоолоод нав инээлдэд дооглоод намайг дооглоод инээлцгаагаад тэгснээр тэндээс нэг ихч над нэг 1000 төгрөгөө гээд. Тэгээ 1000 төгрөгөө аваад буужсэн чинь кондуктор 500 төгрөгөө гээд. Тэгээ 1500 төгрөгтэй болоод буцаад нөгөө талаас нь микротон сууж аваад бэлтгэлээс нь хоцроод алдар дээр иржсэн. Тэрээс нэг над хөгжилдсэн мартагддаг нэг дурсамж айдیں۔ Би тэр танихгүй хүмүүсээс мөнгө байхгүй энэ гэсэн. Хобби одоо яадаг гэж гисэн. Одоо яадаг гэж гисэн. Бас өөрөлдөлт харагдсан тэд нэр тэгээд мөнгө өгөөд буцаагаад явж танихгүй хүмүүс. Эндэн хөдөнөөс ирсэн хүмүүс байвал гэж мэдчихэдэг. Хөдөнөөс ирсэн ном ярианаас мэдчихчих юм шүү. Тий. Үлгэр дуурайл авч явдаг бөхчүүд ямар хүмүүс байна. Тэр тухай ярил. Эндэн одоо Батцуур авраг би сумын зам байхаас нь дагаад хамт бэлтгэл хийж явдаг. Батцуур аврагын тэр хөдөлмөрч тэр тууштай тэр сэтгэл зүйн өндөртэй байгаа байдал нь над их тэр хүнээс урам авч явдээ. Одоо тэгээд би өөрөнд жоохон жижиг хэвтер биетэй болохоор бас жижиг хэвтер биетэй бөхчүүдийг бас харж барилдааны бас их сонирхож харагдаг. Манай баасангүй арцах байна. Пүрв сайхан заа байна. Энэ хүмүүсийг их барилдааны хараад иймэрхүү би ойролцоолохоороо энэ хүмүүсийн барилдааныг хараад нэг ингэж барилдуул болох юм байна гэд тэр хүмүүсийг бас биширч явд. Хойлонуудаа жишээ аваад ярил аммар юм байна. Аммар юм тэр хүмүүсээс барилдаанаас. Тэр Батцуур аврагаас бол аммар юм гэхэлэр маш хөдөлмөрч. Би одоо зөвлийн хэдэн жил бас дагаад хамт хажууд нь хараад явж байгаа юм энэ үед. Маш хөдөлмөрч сэтгэл зүй өндөртэй. Өөртөө итгэлтэй гэсэн үг. Тий. Баасангүй арцах бүрвсайхан заан энэ төр бол юмс болохоор тэр барилдаан нь одоо тесрэлттэй хурдтай. Тэр барилдаануудынх нь юу гэвэ харж тэр барилдааных нь юу өөртөө бас наадуулж авч юм тий. Авч үлдэж боддیں۔ Би энэ Орхон Баяр Арсланг бол ер нь өстэй яг хөдөлмөрөөр гарч ирсэн гэж боддیں۔ Бид нар ч Орхон Баяр Арслч надаас нэг доошоо л да. Доошоо нэг үе доошоо. Тэгтээ нэг үеийн хинл гэж яг юм хинл гэсэн үг л да бараг. Залуучдуулсан урмаарууд харандаа барилдаал явж байсан. Тэгэл би Орхон Баяр 6-д ороод би 7-д ороод ингэж явжсэн. Тэгэл тэр үеэс ирэн бол өдрөөр сайжрал. Бэлтгэл сахилгууд маш өндөртэй гэж ярьд хүмүүс хамт бэлтгэл гэдэг хүмүүс. Тий. Тэгэхээр Орхон Баяр Арсланг хардیں۔ Энэ Сүхбат заан чинь бас надаас нэг 2-3 доошоо. Тэгээ ингээ сумын заан маань болол гарч иж байгаа үедээ яг бид нар хамт сумын заанд барилдаад явж ирсэн. Тэгэл яг ингээл тууштай. Ер нь тэгэл тэрнийхээ төлөө өдөр тутам цаг хормооч үрэг л яг тэрнийхээ төлөө зориулж чадсан хүмүүс ингээд өндөр цолонд хөөж чадж байгаа нэгэд
би яриа нүдэрээ гараад тий. Одоо ингээд барилдаан тогтмоллоод, бэлтгэл тогтмоллоод ингээд одоо ингээд Монгол бөх гэдэг чинь одоо ингээд мэрэгжлийн спорт тал руугаа яваад ирэхлаа чинь тэр хэмжээгээр хүмүүсээс бас бэлтгэл шаардаад эхэлж штэ. Тий. Тогтмол. Тий, тогтмол одоо ер нь бол одоо эртгэний үед бол хүмүүс ажил амьдралынхаа хажуугаар барилдаад явдаг байсан. Одоо болохоор яг мэрэгжил алгаж явж байна. Мэрэгжил болгоцсон. Бүхийнхээ төлөөл одоо хамгийн зориулж ижил гүн амжилт гаргад. Тий. Тэгэхгүй зүгээр яг сонирхлоорой гэвэл яг бүхэн юунд л гэж өндөр дээд даваанд юу барилдан гэж бол байхгүй шүү дээ. Бэлтгэлд гараад наадам төхөд ирэхлаа бас гоё гал гараад ирэхлаа. Нэг нэгэндээ зөвлөөл заагаал тэр чинь яг бэлтгэл юм чинь. Тий. Тэр чинь дандаа эрчүүд одоо гарцсан хамаг юмаа төвлөрүүлчихсэн. Тэгэл болж ütэх боломжтой заа зөвлөх юмнуудаа нэг нэгэндээ зөвлөнө энэ. Тэгэхээр тэр нэг сар орчмын хугацаанд чинь тэс үлдээ нэг нэгэндээ тасаад бэлтгэлээс буухаар нэм эвгүй мэдрэл төрөд байдаг шүү дээ. Хамт байсараа. Тий. Буухлаа. Тэгээд буугаад төрүүлээд бууж муухаар нэм эргээд бас таталтаад эвгүй байдаг шүү дээ. Нэг нэгэндээ тасчихсан байт юм байлээ. Санаанаас гардаггүй тийм барилдаанууд яран байна гэдэг тухай ярил. Миний хувьд санаанаас гардгаа барилдаан би нэг 19 онд сумын заануудын барилдаанд нэг төрүүлсэн. Тэгэхэд би бас барилгаар ажиллаж агаад төрүүлнэ гэж бодсон. Сумын заан дээр төрүүлнэ гэдэг чинь ер нь том барилдаан ш тэр сумын заан одоо жинхэнэ цаашаа ирээдүйд дэшээ явах залуучуудаар эзэцгэж байгаа биш. Тэгээд тэр нь 19 онд тэр сумын заан төрүүлэхдээ ер нь би өөртөө итгэхгүй байж байгаа төрүүлчихсэн шүү дээ. Тэрийг ер нь би мартсан юм биш. Тэр стаар гоё мэдрэл төржсэн. Ямар барилдаан болж вэ? Манай давстын Мөнхөрдөн байна штэ. Арслан. Мөнхөрдөн найстайгаа өдөр төрөнд нэлжсэн. Тэгээ шөвгийн дөрөвдөлдөөд Хэрэгсийн Бомбаяр гээд манай одоо аймгийн начин Бомбаярыгаа аваад давж ирсэн. Тий. Тиймэрхүү барилдаан болж ирсэн. Өөрийн чинь одоо баримталж явдаг зарчим. Ер нь одоо ингээл яг бөхөр ингээд барилдыг гээл тууштай яг зорьсон бол яг л ер нь бөхтөл одоо үнж ер нь одоо сахилгат сайтай. Одоо энэ спорт ер нь бэлтгэлээс гадна маш сахилгат сайтай байж амжилт нөхөрдөг. Тий, тэгэхгүй зүгээр нэг бэлтгэл хийчихэл бэлтгэлээ тэгээд гол нь өөртөө чанартай бэлтгэл хийгээд чанартай сахилгаттай амралт ер нь нэг тийм төлөвлөгөө тий төлөвлөгөө юутай өөртөө ер нь сахилгаттай байх хэрэгтэй гэж боддیں۔ Одоо энэ манай монголчууд бүх хүмнээ жуудаг модог гэж хэрдэг тий. Бүх хүмний байх хэвээр жуудагтай байх хэвээр гэж хэцгаад шүү. Энэ тал дээр ярам гэлмээр байна. Тий, одоо энэ бөхчүүдийн чинь ер нь бол одоо Монгол иргэдтэй хүмүүс гээд ерөнхий бөхчүүдийг харахад одоо энэ одоо хүний одоо ноён оргил гэж зарим ярьцгаадаг. Ер нь одоо хүмүүс чинь бөхчүүдээс их үлгэр дуурайл авч бөхчүүчийн олны нүдэн дээр байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр ер нь болж өгвөл ер нь зөв хүмүүс тэр нэг зөв хандлагатай, зөв үлгэр дуурайлтай бие зөв авч явах хэрэгтэй л гэж боддیں۔ Улсын наадамд сайхан барилдана гэдгийг хүлээлт байдаг. Ирээдүйн зорилгынхаа тухай ярьж юм. Нутаг орны ах дүү аав ээж олон хүмүүс харж байна энэ итгэл найдвар хүлээлгэж гисэн байна. Тэгээ би одоо ер нь тэгж
тэр хүмүүсийн их хүлээлтийг хөсөрдүүлэхгүй одоо өдөр тутмын бэлтгэлээ хийгээд ер нь хичээгээл явж байна одоо юм дуулганаа л гэж. хүмүүсийн итгэлийг алдахгүй юм дуулганаа л гэж хэлбэр байна тий. Ер нь бол өдөр тутамдаа бэлтгэл сургалтаа сайн хийгээд цахилгааттай ер нь хүмүүсийн итгэлийг алдчихгүй улсын цолтон болноо л гэж зориод бэлтгэлээ хийж байгаа. За энэ нутгийн хуулийн өнөөдөр нутгийн аялгаараа курс хийдэг. Энэ аялга гэдэг ягаад чухал юм? Бид нэр энэ өв соёлоо ягаад дээдлж явах хэвээр гэдэг тухай ярьж юм гэлээ. Тий, ер нь бол аялга гэдэг юм эхэндээ бас манайхан энэ хот ирээд аялгаас нэг ичдэг, зарим нь ичдэг, хүмүүс ч их шоолж моолдог байсан. Доогддаг байсан. Одоо ингээд хот ирж байгаа хүмүүс нь ч олон болсон. Тий, одоо тэгээд энэ хүмүүс нь ч гэсэн аян ч одоо ингээд нутгийн аялга бид нэр хийж шоолоод байх юм биш байв гэдгийг одоо энэ халах хүмүүс нь ч гэсэн ойлгох гэсэн манай бид нар ч гэсэн өөрсдөө мэддэг болж байна л. Мэддэг болж байна л одоо ер нь алилталтай тий. Тий. Яг уу эртгэндээ болохоор яг уу нөгөө манайх чинь алс хол болохоор хот торонд байх хүмүүс нь цөөхөн тэгээд байгаа гэд ничээд санаа зовоод гэсэн одоо тий ич санаа зовох юм биш л энэ ч одоо харин ч бид нар одоо энэгээ хүмүүст сайн ойлгож түгээн дэлгэрүүлж их юм уу? Тий. Ер нь бол одоо бидний энэ аялга чинь юу л одоо нөгөө Монголын юу өв соёл дархлаа гэдэг шиг яг энэ бидний хувьд болохоор ер нь мартаж болохгүй, салж болохгүй өв соёл л. Тий. Хаанхын хөргөн болсон гэсэн мэлээ. Би хөвсгөлийн хөргөн болсон шүү. Халах их нэртэй. Тий. Тэгээд бас хөвсгөлээс ихнэр аваад ягаад нь бас гэр бүлийн хүмүүс халахаар ихээр би бас өөрөө дагж халах болохоор яриад орж гараад голжуутгаад байна л бас. Тэгвэл бас манай аялгач бас ойлгохгүй шүү бас. Тий 100% ярьж бас ойлгохгүй шүү тий. Газрын ярианаа онцлог авах юм шүү тий. Энэ хүмүүст бас бидний өрөөд бас аялагтай болж байна. Яг бид нар хэвтэн гэж аялагтай ярихгүй ч гэсэн ер нь аялга бас орж дээ байж энэ хүмүүст. Манай ихнэр болж бас баскет аялгатай яриад найзууд манай ихнэрийг дээд ши чи бараг өвсөн болж юм шүү гээд. Тий. Аяндан барилжих хүмүүст бүх хүмүүст дэмждэг хүмүүс гэж их чухал тий. Тэр хүмүүс өнөөдрийг хүртэл хамгийн их дэмжирсэн хүмүүсийн тухай гэлж юм гэлээ. Ер нь бүх ингээд барилдаа явахар чинь ар гэр бүл ойлгодог. Тэгээд дэмждэг, тусалдаг компани байгуулга ер нь тэгээд тий байж ижил одоо барилж байна л бас. Тэгээд намайг сумын зам байхаас дэмжиж явдаг Дарган гоёл гээд компани байдаг. Бас болдгэр л захиралтай. Ахтаа бас их би баярлж явдаг. Тий. Тэгээд ар багаас барилдахыг дэмжиад өдөг хүртэл явж байгаа ээж аав маань бас намайг сайн дэмждэг байсан. Энэ өдөг хүртэл тэгээд намайг дэмжиад явж байгаа ээж эхнэр хөвгтөө бас их баярлж явдаг. Барилж эхлээд эсгэж чимгэлээ багаасан ч юм уу би ер нь тийм цолтой хүн болно гэж мөрөджсэн цол яран байдаггүй. Бүр жоохон хөвгт байхдаа би аяндаа л тэр орч манай аав чинь сумын заан. Сүүл аймгийн начин цол нэгж болгосон. Сумын заан байснаа энэ тэгэл сумын заан болов гэж боддогс бүр жоохон байхад. Тэгээ одоо ингээд барилдаад ингээд ирэхэр чи ер нь бол улсын цолтон л болно гэсэн зорилготой. Тий. Ер нь л улсын цолтон л болж болох зорилготой л хүмүүс ч одоо итгэл найдвар хөдөлгөөд их
харж байна. Тэгэхээр хүмүүс итгэлийг алдахгүйсэн цол амнаа л гэж хэлнэ. За удалгаа тэгээд хүссэн цолондоо хүрээрээ гэж хүрээе. За баярлалаа. Ерөөл отарш галтгая. За тэгээд улсын цол авсны дараа дахиад хүрсье. Улсын цол авсны дараа бүр олон саянд сайхантай гоё гэрцгээе. Тий. За баярлалаа. За баярлалаа танд.